Тэгээд нэг өдөр ээж дүү бид гурав хоол хийж исэн чи тэр буудлын мэйж нь орж ирээд бүр амар муухай завин дээр бид гурав бүр ингээд би тэгээд хилгүй учраас би зүгээр ингээд гөлгөнөөд ингээд чимээ бол юу ч хэлж чадахгүй ээжийг өмөрч чадахгүй үлдэж байгаа байхгүй. Тэгэл би харчаад окей нөхцөл байдал юм байна тий одоо би газ хийлээ сурч би энэ байдлаас дүү ээжээрээ гарах ёстой. Газ имчилгээг хийлгээ газын байдлаас гарах. Газ өөрийн гэсэн өөртөө гэсэн орох орон тоол. Монголчууд дэлхийд төслийг дэмжин ажиллагч дэлхийн брендийг дэлхийн жишгээр BTF Mongolia, үндэсний агаарын тээвэрлэгч Myat Mongolian Airlines, онлайн такси үйлчилгээ UBCab. Ингээд нэгэн шин дугаараа бид хоёрны бороотой өдөр эхлүүлж чинь Paris House-ийн гоё одоо адан талбайд байдаг юм кафе суусан байна. Тэрийн одоо яг байгаа энэ бодомжоос Лоурийн музейтэй альфон тэгээд жуулчтай зориулсан юм бодомжууд яг одоо бүх өдөр үйлчлэгээ төвлөрсөн юм газар ингээд ирсэн сууж байна. Төшиг гэдэг забуутай мэдруулж. Чага өөрөөр хэлбэл миний авч байгаа мэдээлэлээр бодвол Монголын залуучуудад хамгийн сайн үлгэр дуурайд үзүүлдэг төшиг гэдэг залуу өнөөдөр Парист ажиллаж амьдарч байгаа юм байна. Тэгээ өнөөдөр энэ дээр их олзууч чинь ялангуяа одоо түүний фэн залуучуудад өнөөдрийн дугаар илүү сонирхолтой болвоо гэж бид итгэлтэй байна. Тэгээд бидэнтэй хамт байгаарай. Бусдад үлгэр дүүрээд бодгож мөн бусдаас суралцах тал дээр анхаарч эхэлж байгаа учраас блог тогтмол хийж үзье. Чи одоо 16 таа байж болно. Магадгүй би түвшгийн насн дээр очихороо хэдэн жилийн дараа гэж бодож магадгүй нийгмийн итгэл цаг хугацаа өнгөрөх шүү. Тийм учраас тэр үед бэлэн байх хэрэгтэй. Өөрөө бэлдсэн байх хэрэгтэй. Тон удахгүй бидний хүссэн хүлээсэн цаг мөч ирэх гэж байна. Тон удах хэдүүлээ 10,000-аар болох гэж байна. Маш хурдан 10,000 гэсэн тоонд хүрлээ. Тэгээд та наргүйгээр би ингэж хурдан манаас сууг өсгөөргүй байсан. Тэгээд сансраа хийсэн бүх хүмүүстээ маш баярлалаа. Энэ удаагийн эвгүй баримтаар хамтдаа дэлхийн хамгийн нуугс нэгмэл нэгэн хэргийн талаар ярилцуулна. За бүгдээрээ шинэ оноо сайхан гаргаарай. Хайртай шүү. Баяртай. 23 он сайн байна уу? 22 он баяртай. За муужгаа зориулаад subscribe дараарай. 993. Ее! Оо яа айлхлаа. Сайн хүрчлээ. Гайхалтай. За одоо пранк байх шүү. Монголын анхны 2 удаа сая subscribe хүрсэн YouTube. Монгол YouTube Мандан Бадран Оршиг, Монгол контент креаторууд Мандан Бадран Оршиг. Франц улс Парис хот. За сайхан зогсож байна уу? За баярлалаа. За сайхан зогсож байна. Сайхан зогсож байна. Ажил амьдрсан дайжгүй юу? Ажил амьдрал дайжгүй божигнаас. За яг ашгүй борооч зогсож таараа. Бороотой дууг метрод суусаа. Тийм үү? Метроноос гарсан чинь нартай гараад ирлээ. Яг азтай. Бүх зүйл яг өдөрлөг доор байна. Цаг агаар хүртэл. Хүссэн хүлээсэн зочин маань ирсэн байна. Франц улсыг зориод ирснийх заавал уулзах ёстой зочны нэг байсан. Өрлө хүлээж авсад маш их баярлалаа. Өөрсөн баярлалаа. Өдөршөнд бол ер нь яг YouTube суугаар бол гайгүй мэдэх бах. Францд 6-7 жилийн өмнө ирсэн. Ирчээд сураад, сургуулаа төгсчөөд сургуулийн хажуугаар бичлэг хийсэн. Тэгээ яг идэвхтэй бичлэг YouTube дээр постлоод 1 жил 2 жил болсон. Тэр хүртэл ерөөд дуршлаг судлах маягтай ерөөд за яавал ер нь хүмүүс үзэхээр юм хийж гэн яавал гайгүй юу гэдэг бичлэгээ зас сурах юм байна гэж айгүй их юм байна штэ. Тэгэл ерөөд оролцож үзэл бичлэг хийж ирсэн. Тэгээ үзэгчд бол мэдээж бичлэг хийдгээр маань таних бах. Яг л миний угаасаа л үндсэн хийдэг юм маань бичлэг баггүй. Энд сурж байгаа гэлээ ямар мэрэгчлэр энэ сурахтаа эхлээд 1 жил би хуулийн мэргэжлэр сурсан. Тэгээд хуулийн хэл чинь өөр хэл байдаг болохоор эхлээд бол аюу хэцүү байсан. Шууд эхлээд сонгоцсон болохоор
Эхний жилдээ хууль сонгож аваад арай л эхний жилээ дуусаад тэгээ 2 жилээс гадаад хэл болгосон. Хэл маркетингийн анги болгосон. Langue étrangère appliquée гэж ярьдаг. Яг Францаар өөрөө хэл сурах сонирхолтой. Жохон ингээ оролдоод багасаа гэж байгаа англи хэл мангид үзэл ингээд явдаг. Тэгээд энэ дээрээ гяс Франц хэл сурах шаардлага гарсан. Нэгдүгээрт гяс сурахгүй бол болохгүй. Яагаад гэвэл ямар нэгэн статус хэрэгтэй. Зүгээр ирээд шууд ингээ визний хугацаа дуусч болохгүй. Тэгэх юм бол айгүй том эрсдэл гадсан байхгүй. Тэгээд за гяс ямар хэлээ сурах хэрэгтэй юм байна. Гяс сургууль нь орох хэрэгтэй юм байна. Тэгээд эхний ээлжинд ямарсан оюутан гэдэг статус авчихъя гэж бодсон. Тэгээд маш хурдан буюу 6 сарын хугацаанд гяс Франц хэлээр сурсан. Өглөө босоод YouTube дээр суугаад интернет давхаад хамгийн чухал өгнүүдийн цээжлээл, дуудлагын цээжлээл, кино үзээл, дуу сонсоол, дуугаа дуулаад энэ бол аюул шуурхай сурсан. Өмнөдөө яг Монголд мюзик төгссөн л худалдааны менежментээр худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн хуучин байсан шүү дээ. Яг намайг төгсөж яхад мюз болсон байхгүй. Тэгээд 2 дахь курс ахуулаад мюз болоод тэгээд төсөлтөө мюзик дипломд төгссөн байхгүй. Энд ирээд 2 удаа их сургууль сурсан. Тэгээд ер нь бол жоохон ойролцоо бас маркетинг чиглэлээрээ л яваад байгаа юм. Тэгээд одоо ч юугаараа л чиглэлээрээ л ажиллана гэж ойлгоод байгаа шүү дээ. Бичлэгч өөрөө маркетинг тэг хүмүүст яаж юм хүргэх үү гэдэг. Энэ гэр бүлэрээ амьддаг. Манай ээж дүү хоёр энд байдیں۔ Ээж дүү хоёртойгоо би анх ер нь яг ирсэн гол шалтгаан нь юу вэ гэхээр манай ээж илгэн мод байхгүй. Тэгээд хажууд нь хин нэгэн хэрэгтэй болоод манай дүү жоохон байсан 2 3 настай байсан. Тэгээд хин нэгэн хэрэг болно шүү дээ. Тэгээд над руу залгаад ээж маань эхэндээ бол ер нь ээж нэр ингээд золонгоо нуулагчтай хүүхдүүд байсан. Эхлээд бол надаас ингээд нуугаа зүгээр байгаа гэдэг. Тэгээд сүүлдээ яач хэлсэн л дээ. За миний хөө ээж нь яг үнээл яг ингээд Франц ингээд шинжилгээ өгсөн чи өвчин гарчлаа. Зарим үзэгч мэдээж магадгүй ийм нас ингээд аюу хүчтэй. Илгэний юм чинь сэтгэл сайн нөлөөлдөг, аюу их ядраадаг, бүх юм ингээд нөлөөлчдөг. Яг тийм учраас хажууд нэг хүн хэрэгтэй байна гэдэг. Тэгээд ерөөдөө хань болох зорилгоор өгнө ирсэн. Тэгээд ирчээд ерөөдөө ингээд юм маа зихцэлчээд ихгээ за зүгээр ажихаар ингээд хажуугаар нь сурах гэж бодоод тэгэж ингэж ерөөдөө бүх зүйл ихсэн. Тэгээд ээж дүү хоёртойгоо байжгаад ээжийн маань илгэний вирус саяхан хэдэн сарын өмнө зүгээр болсон. Ийм ч бол ингээд баяр үргээл энэ чинь зүгээр гэх. Баяр үргээ одоо ингээд бүх вирус нь илгэний вирус болохоор ингээд яг устгахаас илүүтэйгээр зүгээр идэхгүй болд юм бэлээ. Иймээ уулаа идэхгүй боллоо. За унтуулсан шүү. Одоо бол зүгээр. Одоо ийм их шаардлага байхгүй байсан. Тэгэл за ээжийн маань өвчин зүгээр болчлоо. Дүү сургуульд орсон, хөл бөмбөгийн юунд орсон. Нөө сегсэнд ороо. Франц чинь энд чинь одоо хөл бөмбөг номер 1 спорт шүү дээ. Хөл бөмбөг юм бол хүүхдүүд ухаална. Одоо энэ хөл бөмбөгийн одууд, модууд хамгийн номер 1 спортод бол хөл бөмбөг. Тэгээ багаасаа ингээ хөл бөмбөгт ингээд яваад. Ерөнхийдөө ингээ амьдрал жоохон жигдэрсэн. Ингээд ерөнхийдөө гэр бүлийн жоохон ингээ жигдэлтэн тусалсан. Тэгээд за одоо ингээд ерөнхийдөө өөрөө ингээд тустай амьдрий. Одоо жоохон өөрийгөө бодъё. Одоо ингээд би ингээд төрсөн одоо гэр бүлийн амьдрал згссэн. Одоо өөрийнхөө нэг ингээд юу яа гэдэг яг 30 хүрээл ерөнхийдөө дээш хийдээд тэгээд юм тустай одоо бол ганцаар амьдарч байгаа. За ямар ч байсан эхний ээлжинд бид гурав танилцлаа. Тэгээд одоо яадаг вэ гэхээр үргэлжлүүлээд галаах бит хоёр ингээд тусдаа тантай ярьцлах хийдэг. Тэр нь ингээд таныг шал өөр өнцгөөс нь гаргахын тулд ингээд тусдаа ярилцсан. Аль чадхаараа бит хоёроо бол хаанч яригдаагүй зүйлсийг яриулахыг хүсэж байгаа. Тэгээд тэр нь болохоор ямар нэгэн баг байхгүй. Өнөөдрийн ийм төвшиг олоход та юу тулсан юм бэ гэдэг тэр одоо жинхэнэ үнэн түүх бидэрт аягүй чухал байгаа. Тэгээд дараачийн ярилцлагынхаа одоо хэсгүүдээр эргээд уулзъя. Ямар ч гэсэн сайхан танилцтаа удахгүй уулзъя. Бид зөв хандлагыг уриалж аюулгүй байдлыг эрхэмлдэг. Халамжтай найрсаг үйлчилгээг түгээж тав тухтай байдлыг бүрдүүлдэг үндэсний гарын тээвэрлэгч яат. Хоёулаа энэ ярилцлага чиний бага наснаас эхлэв. Хаан төрж өсөв. Чиний өнөөдрийн хүртэл төлөвсөн төлөвшөлт ямар юм гол үр гүйцэтгэж юу гэж би сонирхоод байна л та тий. Би Улаанбаатар хот төрсөн. 1992 он төрсөн. Төрчөөд 2 наснда 2-оос 3 наснда Орос руу явсан. Манай аав ингээд Орос Монголын хооронд ингээд юм хийдэг байсан байхгүй. 8 ч. Тэгээд ерөнхийдөө манай аав ер нь ингээд Монголд гэр бүлээ байлгаснаас ингээд Оросд авчираад 8-аагийн хийвэл илүү боломжийн юм байна гэж дүгнээд гэр бүлээрээ Орос руу явж ирсэн. Оросын Иванов гэдэг жижигхэн хот байгаа. Тэгээд тэнд 5 жил амьдарчаад буцаж Монголд ороод тэгээд Монголдоо байжгаад 7 жилийн өмнө Монголоос гараад Францд ирж ирсэн. Яг бөөнхөн юугаар ингээд ярих юм бол
Ер нь юм байна. Мэдээч мэдээ орсон байх үедээ Оросод байсан ба тий. За. Иванов ч өөрөө ер нь оюутны хэмнэлийн чиглэлээр илүү Үйлдвэр ихтэй. үйлдвэрийн хот шүү дээ тий. Оросын талаарх чиний яг өнөөдөр ингээ хэрэгцүүлээ харахад сэтгэл чи юу? Чамд үлдсэн дурсамжууд юу? Цэцэрлэгийн дурсамжууд угаасаа цэцэрлэгт байсан болохоор ингээд цэцэрлэгийн дурсамжууд аюу их орж ирдэг. Багын найзууд хүртэл одоо хүртэл толгойд байдаг. Аюу сонио. Одоо бодохоор нэг 4-5 тэл байсны үе юм шиг байгаа. Тэгсэн мөртөө миний дотор ингээд байж идэг. Паша, Алёша, Серёжа гэдэг нэг 3 сайн найз байсан. Одоо хүртэл ингээд нэр нь хүртэл мартаагүй байгаа байхгүй. Тэгэхээр бас аюу сонио. Тэгээд яг хүүхэд байсан болооч тэр яг тэр тоглолтог байсан талбай тэгээд багын найзууд яг ингэ толгойд үлдсэн байдаг. Бусдын нь бол нэг сайн мэдгүй. Би бол багадаа бол айгүй тийм чимээгүй хүүхэд байсан. Одоо яг хүмүүс намайг харах юм бол энэ ингээд багаас ингэ аюу их ярьдаг ингээд ийм гар байсан байх гэж бодож иж магадгүй маш чимээгүй хүүхэд байсан. Гэхдээ одоо ингээд 10 жилийнхаа багын найзуудтайгаа хүртэл ярихлаар ингээд би багадаа чимээгүй юм аягүй анзаардаг хүүхэд байсан ба. Яхан дотогшоо гэсэн үг үү? Жохон интроверт, жохон интроверт ингээд дотроо их юм боддог. Дотроо их юм. Тэрийг гарах гэхлээр жохон одоо тэр тал дээр тааруухан. Тэгээ аав ээж хүртэл хэлдэг. Багадаа аягүй дуугу, даруухан, хилд сүулдэ орсон. Хідэн настаач 3-4 юу лээ. Хилдэд анхныхаа ер нь бол хил амны хил үг хэлний юунд хөгжил дээр ч гэсэн жоохон хоошоо. Тэгээ би чи багадаа жоохон ээрүү хөөхт байсан. Тэрийг дагаад тэгээд ер нь бол ингээд юмыг анзаардаг. Дотроо аяа их боддог. Тэр тал бол одоо ч гэсэн ер нь жоохон байдаг. Хааны газар очихоор Монголд ингэчүүл гоё юм байна. Тэнд ингэчүүл гоё юм байна. Хүмүүс ер нь яадын те хүмүүсийн биений хилэмжийг анзааралтай ер нь яадаа ингээд ер нь юм анзаарах дуртай. Тэгээ манай аав бол ер нь Оросд ихтэй сургууль төгссөн учраас бас Орос школтой. Тийм байна. Сахилга батаа эрхэмлдэг. Ер нь бол одоо удаалахаар бага байхад ингээд манай аав ингээд намайг одоо хүртэл би аюу сунаадаг спорт хийдэг. Гэхдээ энийг бол манай аав яг суурийн тавьсан юм шиг. Одоо талаар намайг хөөргөл манай аав чинь сунаадаг гал. Манай аавын талаас бол сахилга бат аюу их ирсэн. Тэгээ өөрөө ч мэдчихсэн баг. Ингээд гадаад сургууль төгссөн учраас Орос школ ихтэй ажиг. Орос школ чи ерөөдөө юмыг ингэж сахилах бат дээр тулгуурласан шүү дээ. Жохон хүчилсэн маягтай. Франц, Америкийн школ болохоор арай чөлөөтэй. Орос школ болохоор жоохон хүчилсэн маягтай, жоохон баригдмал маягтай. Тэгээ тэр нь яг нөгөө баг байхад аюу эрэр нөлөөсөн юм шиг санагддаг. Сахилга баттай юм уу, хариуцлагатай талбай. Сахилга баттай хариуцлагатай. Одоо ч гэсэн ингээд хүнд юм амлчаад ч юм уу тэрийг биелэх болохоор дотор ингээд аюу хүчтэй үлддэг. Ингээд юм дутуу үлдээсэн бол ингээд дотор ингээд байгаад байдаг. Яг миний нэг чанар яг тэндээс гаралтай байж магадгүй. Ээжийн талаас нь. Ээжийн талаас нь манай ээж аюу ээжийн халамж бол аюу их нөлөөсөн баг. Одоо хүртэл манай ээж бол яг энд ирсэн хойноо ч гэсэн миний ингээд бичлэг хийгээд явж байхад ингээд хоол хийх тал дээр ч гэсэн ингээд одоо би ч ингээд бүх цагаа бичлэгээ зарцуулж байгаа. Ээж хажууд ингээд бас ингээд ядаж хоол уун ингээд туслаад ингээд явчихаар надад миний амжилтанд эргээр нөлөөлж байгаа байхгүй юу. Тэгээ би тэрийг юус ярьдаггүй байхгүй юу. Түшиг аюу ингээд түшиг л өөрөө бичлэг хийгээл өөрөө ингээд баг ганцаараа ингэсээр юм шиг ингээд ойлгоцсон. Яс юм дээр ингээд нөлөөнүүд ингээд шууд бусаар байгаа байхгүй юу. Аавын багын хүмүүжээ байлгүй яа. Ээжийн юу ингээд тэр нь ингээд надад аюу ингээд эргээр ороод ирсэн ч юм уу те. За Монголд бол ингээ оюутны амьдрал бол хамгийн одоо адлын явдалтай. Тийш. Тэндээс одоо хүн бас зөндөө төлөвшөл болж авдаг. Гинтхэн ингээд бие даах талаасаа илүү одоо боломж болж харагддаг. За оюутан багтай хэрэг. Оюутан багтаа тэгэл бас л яг шилдэг нь бол байхгүй. Тэгээ юм аюух оролдог байсан. Тухайн чинь 1-р курст ороод нөгөө сагсан бөмбөг тоглодог байсан учраас сагсан бөмбөгийнхаа жишээд орсон. Цэвэр бал багш гэдэг одоо сагсаараа болоос аюу алдартай тасч болж байдаг. Тэгээ хажуугаар нь загвар өмснө. Нөгөө моделийн хувцас өмсөд ингээ загвар өмс. Тэр нь цалин гайгүй. Тэгээд гайгүй өгчдөг байсан учраас тэрийг дасралтгүй юу н хийдэг байсан. Дараа нь хөтлөгч хийдэг. Сэвэн телевиз гэж телевиз одоо хүртэл байгаа. Тэгээд тэрэнд би 7-3 удаа стар шоу үзлэнтэй нэвтрүүлэг хөтэлдэг байсан. Ер нь миний үндсэн 3 ажлыг хичээлийн хажуугаар 3 ажил юм байсан. Тэгээ хичээлийг хийгээд ерөөдөө аюу завгүй л оюутан байсан ер нь. Ер нь тэр үеэс л өөрийг нээсэн биш үү? Ер нь арай жаахан нийгэм талдаа илүү идэвхтэй байх боломж нь одоо чиний хувьд өөрийг нээсэн том боломж юм. Тий, одоо хүнтэй харилцах тал дээр аюу надад туссан. Одоо би түрүү ярьсан шүү дээ. Миний хэл жоохон нөгөө юуны чадвар нь жоохон доогуур байсан, жоохон ээрүү байсан. Олон хүний өмнө гарч ярьдаггүй байсан. Би ингээ олон хүний
ангийн самбар урд гарч гараад нүүр часуулаа шүү дээ хүүхдээс. Шууд ингээд уулаа. Бүр тэр нь ингээд шараас улаан руу шууд шилжин заа. Ингээд шилжин. Шууд өөрчлөгдөн. Тэр дутагдлаа их сургуулийнхаа 2 3 дахь курсээ ингээд ихэд өгтлөгч хийгээд заасч ингэж яг хүчээр яг цахилгаан батаар ингэж засч байгаа байхгүй. Би яг хин юм бэ гэдгээ. Би юунд дуртай, юунд аястай юм бэ гэдгийг мэдрэх нь л яг тэр хамгийн цаашаа амжилтанд хүрэх суурь юм байна гэж л. Би бол тэгж хардгийн. Тэгэхээр чиний оюутны амьдрал бол өөрийгөө нээсэн тэр л үе юм байна шүү дээ. Олон юм дурч үзээд тэр дундаас юу би хийм бэ гэдгийг мэдчих байгаа байхгүй. Ингээд залуучууд одоо ингээд бас асуудаг байхгүй. Аюу их мессеж ирж байгаа. Би одоо ингээд өөрийгөө олохгүй байна. Би өөрийгөө ингээд хин гэдгийг олохгүй байна. Яг тэр залуучууд хандсгээд бол таарсан юм хийгээл үзээд залуу дээр юм болгоныг оролт хамаагүй тий хамаагүй ингээд заавал одоо ингээд нэг юмараа ингээд их гэдэг болохгүй байж болно шүү дээ тий. Тэгвэл өөр юм хийгээд үз. Яг ингээд алдах юм багтай байгаа үедээ сайхан ингээд юм дурч үзээд цалин мөнгөнийх голохгүй нэг амар их юм бодохгүй тий. Өөртөө дарамтгүйгээр сайхан юм хийж үзээд би ч бүр 10 жилээс 100 болгоно зөөгч мөгч хийгээл тэгээд нөө 100-аа 10 жилийн чинь ингээд ажил ажил хийгээл мөнгө цуглуулна гээл 115,000 төгрөгийн цалинтай сарын 115,000 тухайн үед айгүй юу байсан. Бас боломж юм байсан. Тэгээд анхныхаа цалингаа 115,000 төгрөг 9-р ангитай өлөө 8-р ангитай ингээл харцлаа. Ямар их мөнгө вэ гэж ингээл бодоод кармандаа гэж бүр амар бүр өөртөө итгэж бодсон юм. Тэгээд ингээл автоос суугаад ингээл мөнгө баймаа ингэж үзээд сарын цалин ингээл нэг гой санагддаг байсан. Анхны цалин байлонгод аюу гой. Тийм учраас ер нь одоо ирж харахаар яг оюутан цагтаа ингэж олон юм дурсан намайг яг ингэж ер нь ингэж энэ хүн хин юм бэ гэдгээр ингээ өөрийгөө олоход ингээ туссан юм шиг санагддаг. Би яг бас өөрийнхөө насан дээрээс ингээ харахаар ер нь өөрийгөө олох нь хамгийн чухал юм байлээ. Олон хүн өөрийгөө олохгүйгээр нас урж байна. Гэтэл би өөрөө дунд сургуулийн багш байсан хүн яг үндэ би бол 47 наснда Америкийн нэгдсэн улсыг зориул. Тэндээс л би за энэ контент хийхдээ нийтлэл бичих тэр өөрөө одоо за би бол нэг юм хийж чаддаг хүн юм байна гэдгийг олж харж байгаа. Тэгэхээр энэ ялангуяа аялт нэг олох тусмаа амьдрал чи илүү зоригтой, илүү гэрэл гэгээтэй, утга учиртай тэгээд илүү хөнгөн болж эхэлдэг юм шиг санагдав. Монголд YouTube-ээр хийж байгаагүй байхад Франц дээрээ хийж эхэлсэн байна гэж ойлгохгүй. Тий. Ирсэн хойно. Тэгэхээр Франц дээрх шалтгач юу вэ? Хизээ Францад ирсэн. Францд 7 жилийн өмнө манай ээж төрүүлж ирсэн. Манай ээж төрүүлж ирээд ажиллах гэж төрүүлж ирээд ажил гэж төрүүлж ирээд би энэ муудсан юм шиг байна. 2 жил ажиллаж байгаа ч юм уу, хэтрийг ажилласан ч юм уу. Би энэ муудаад илгэний BCD гэдэг вирустай болоод эмчлүүлэх шаардлага гарсан. Эмчилгээ бол өөрөө жоохон хүн төрлийн эмчилгээ. Өдөр болгон ийм яг эмчил дээр хөвтгүүлж ирсэн. Амьдрал дээр өдөр болгон нэг ийм вигаар гэдэг нэг аюу хүчтэй юм уудаг. Тэр нь аюу амархан ядраадаг. Тэгээд тэр утгаараа ингээд хажууд нь хүн байх хэрэгтэй. Манай дүү тухайд 2 3 настай байсан. Тэгэхээр хин нэгэн ирэх шаардлагатай тийм үү. Тэгэхээр дэрэгд нь байж анхаарах хэрэгтэй. Тийм ээж нар чи ер нь зоолонгоо хүүхдүүдээс аюу нууд юм байлаа. Тийм аюу нууд юм байлаа. Тэгээд надаас бол аюу удаан нууж байгаад нэг өдөр яалчгүй ингээд ээж нь ингээд би мууцсан гэж хэлсэн аахгүй. Тэгээд ер нь бол ингээд би өөрөө мэдж байгаа юм шиг ээж бол барахтай юм дээр ингэж голдохгүй яалчгүй л болох байсан байна. Хэдий хэлээд за зөв ер нь ирээ гэдэг шийдвэр гаргасан. Тэгээд виз гаргана гэж нэлээд юм болсон. 3 сарын жуулчны виз зүгээр хөөцөлтөөл би чинь Чехийн виз гаргуулад тэгээд ингээд Чех дээрээ Чехээр ажиллаж орж ирсэн. Тэгээд оюутныхаа юм эхнийхээ тэр 3 сар дотроо гэлс ингээд нөгөө бүртгэл хийгээд статус авалж авч ирсэн. Анх ирэх там бол тийм байсан. Ирсэн хойно за гэлс хилээ сурчих. Яг бол хилээ сурахгүй бол ээж имчилгээ авахгүй. Манай ээж тэгээд нөгөө аюу ядардаг байсан учраас хилээ сурж амжихгүй нөгөө Монгол нөгөө ээж аамнаас ч угаасаа л нөгөө хар бор ажил хийж байгаа шүү дээ угаасаа. Тэгэл тэгэхээр хүн яг хэл сурна гэдэг юу аюу хэцүү өөрөө ядарч байгаа. Яг амьдрал дээр бол аюу хэцүү шүү дээ. Тийм мэдээж юу гэдэг би ээжээ та хэл сураач гэж за энэ хамхан. Яг амьдрал дээр бол тэр чинь аюу хэцүү шүү дээ. Ажил ялангуяа ажил хийгээ хажууд нь хэл сурна гэдэг. Тийм ялангуяа хар бор ажиллаа хайж байгаа одоо энэ дэдэг монголчууд монгол их нар нөгөө буудлын ажил аюу хийдэг. Буудлын тэр ажил чинь аюу хүн ингээл матрас ингээл даавал нэг өрөө цэвэрлэх гэж чинь бүх байн дүүш жорлон нойлын цэвэрлэл чинь зовж байгаа байхгүй. Тэгэл хүн гэхдээ ирээл Франц хэлний ном уншихгүй тоодохгүй тийм хэцүү угаасаа. Тэгээ хажуугаар нэлгний вирустэй. Тэгэл би л ерөөхдөө ингээд за энэ амьдралыг юу яах юм байна? Авч явах хэрэгтэй юм байна. Авах юм байна. Тэгээ ерөөхдөө нийгэмээс бас жоохон шалтгаалууд байсан. Яг нэг цагаач аль биесний цагаач гэдэг утгаараа нэг
жоохон доор үздэг ч юм уу, дээрлэхүүлэх гэдэг ч үзсэн юм уу. Яг жаахан доорд үзэгдэг л. Тэгээ дорд үздэг юм байдаг. Одоо жишээ нь ингээд 115-ын байр гэж яддаг байхгүй. Яг Франц нэг давуу тал нь гэвэл нөгөө төр зургийн оргих байр гэдэг ч юм уу те. Нэг тийм байр байдаг. 115 гэхэлэр энд байдаг хүмүүс бас амтахгүй. Тэр байранд амьдарч байхад тэр өрөөндөө хоол хийх хориотой байдаг байхгүй. Бүр. Тэгээ нэг өдөр ээж дүү бид гурав хоол хийж исэн чинь тэр буудлын мэж нь орж ирээд бүр амар муухай загиндээ бид гурав. Бүр ингээд би тэгээд хилгүй учраас би зүгээр ингээд гөлгөнөөд ингээд чимээ бол юу ч хэлж чадахгүй, ээжийг өмөрч чадахгүй үлж байгаа байхгүй. Өөрөөс тайлбарж болов. Тайлбарлаж чадахгүй. Гэт би хүн хоол идэх ёстой шүү дээ. Яагаад ингээд тэрийг хэлж мэдэхгүй. Тэрнээс болж амар олон анх ирж байгаа хүмүүс ирэхээ яадаг. Ирэхээ одоо ингэж нөгөө хязгаарлуулдаг. Нөгөө хүмүүс нь зарим хүмүүс нь давардаг. Энд чинь хичнээн хөгжилтэй орон ч гэсэн муу хүмүүс маш их дүүл байгаа шүү дээ. Тэгэл нэг хүн ингээл тэр хүн өөрөө бас Африкийн цагаат хүн байгаа л да. Арай төрүүлж ирээд буудлын ажилд орцсон. Тэгэл орж ирэл ээж рүү амар муухай ойрлсон байхгүй. Тэгэл би харчаад окей. Нөхцөл байдал юм байна. Тэ? Одоо би газ хилээ сурч би энэ байдлаас дүү ээж орой гарах ёстой. Газ имчилгээг хийлгээ. Газ юм байдлаас гарах. Газ өөрийн гэсэн өөртөө гэсэн орох оронд тоо. Тэгэл өдөр шөнө газ хилээ сурж байгаа л хилээ сурах явцдаа жижиг сажиг орчуулгууд хийж байгаа л цагийн 20 евроор орчуулж хийж байгаа л тэгэл ерөөхдөө нэг байр маяр хайгаал байр түрээслэх Францд бол маш хэцүү. Монголд одоо ингээ мөнгө өгөөл өөрчлөлтөө өгөөл болчихно шүү дээ. Францд бол маш хэцүү. 3 сарын сүүлийн цалингийн орлого, ажлын гэрээ, өмнөх байрных нь тодорхойлолтууд, тэг яг аль бие усны амьдрах эрхтэй бичиг мичиг гэдэг аюу их асуудлууд байдаг байхгүй. Тэгээд нөгөө цалингийн юу тодорхой хэмжээс байрны түрээсээс 3 дахин үржүүлсэн юутай байх хэрэгтэй. Өндөр байж байр түрээстэй. Тэгээ өөр хүмүүс ингээд давхар хүсэлтээ өгчдөг. Тэднээс хүсэлт өсөн илүү байх хэрэгтэй. Ер нь бол асуудалтай. Тэгээ энэ бүхнийг за ер нь бол би л ерөөдөө шийдэх хэрэгтэй юм байна. Эмнэлгийн асуудлууд бас хэцүү. Яг ингээд эмнэлгийн цагууд, эмнэлгийн хэлхүүд мэддэг байх хэрэгтэй. Дүүгийн хичээл бүртгэл гээл эхэлж байгаа байхгүй. Тэгэл за газ ер нь сурах хэрэгтэй юм. Окей, нөхцөл байдал юм байна. Одоо би л эндээс одоо гарах хэрэгтэй. Ээж дүү хоёр гарах хэрэгтэй. Тэгэл нэг 2 жил хичээлсний дараа ингээл байранд орж исэн. Одоо тэр сайн шинэ бас захын байраа. Тэгээд тэнд ингээд орж исэн. Одоо тэнд ээж дүү хоёр байдаг. Бичлэг хийдэг өөрөө чинь тэр байхгүй. Эхлээд тэр нөгөө хонуутын тэр нөгөө 115-ын байранд бичлэг хийнэ гэж худлаа. Жижигхэн мөрөнд дүү ээжтэй гуруулга ингээ барагч эхлээд ингээ байж байгаа. Дөнгөжл нэг багтаад. Тийм, дөнгөжл нэг унтах газартай. Тэгээд тэнд нь ямар сандаа хоол хийж болохгүй яатлаар нөгөө зарим захын буудлуудтай тэр цагаачийн газрууд нь гэрээч тийм шиг байгаа. Тэгээ ингээ улсаас ерөөдөө ингээд төлөгдөж яадаг. Тэгээ ингээ буудлын ингээ байж. Тэгээ тэр буудлын ресепшүүд нь янз бүрийн хүмүүс байгаа. Тэгээ орж ир зайнаад ингээ жоохон ингээ цагааш нэмэгдсэн ингээ доошоо ингээ инхэх гээд тэгэл анх ер нь за окей. Ингээд би юу нэг хичээх хэрэгтэй юм байна гэдэг ингээд ойлгоод тэгээ ирэхэд хэл мэлээгээ сураал ингээд байсан. Мундаг байна. Уг ер нь хүмүүс ингээд анх очиж байгаа хүмүүсийг ялангуяа албан ёсоор амьдрах эрхгүй байгаа хүмүүсийг хамгийн хүнд хэцүү туулд. Тэрийг ерөөсөө хүмүүс тоод анзаардаггүй тийм. Ер нь бүх юм ингээд нэг очиод нэг жаргаад байгаа юм шиг л бодоод байдаг. Бүх юм нь бүтээд ингээд гоё сайхан байх юм шиг бодоод. Яг үндэ бол бүх юм амаргүй туулж гардаг тийм. Тэгээ ер нь бүхэл оронд иймэрхүү юм шиг байна. Яг Япон, Америк, Монголчууд очдог ер нь яг л нэг иймэрхүү маягтай тийм. Бүгдээрээ л 0-оос эхэлж байгаа болохоор. За тэгээд ээжийн эмчилгээ бол амжилттай болсон. Амжилттай болсон. Сая 5-6 сарын өмнө эмч нь бүр аль байсаар байр үргээд хэдэн жил юм ууж байгаа юм бэ? Бараг 5-6 жил юм ууд юм шиг. Яг өдөр болгон чинь хиймээр зовж ин гэсэн үг өдөр болгон. Тэгэл тэр хүн чинь ядарна ингээл шүү дээ. Яг илгэний Монголд бол илгэний хөрс аяг байдаг. Хүмүүс бол сайн мэдж байгаа. Харин тийм. Энэ удаагийн дугаартанд оролцож байгаа зочин маань бидний ийм гоё газар үзүүлэлтийгээ авчирсан. Тэгээд яг одоо бид хаана зогсож байгаа вэ гэдэг гоё тайлбарлаж өгөөч. Яг одоо бид дэлхийд нэлээд урдуур ордог, хамгийн томороо нэлээд урдуур ордог. Бараг 2 тухай миний сонсож байгаа Алдарт Лүүрийн музейн яг гадаа маань одоо миний ард байгаа байрлал одоо ингээд тэр байрлал тэр чигтээ музей. Давхар болон дотор нь одоо он цай үеийн шилдэг зураач, уран баримлч одоо тийм артистуудын бүтээлүүд байгаа. Тэгээ энэ бол Арис Жоошны энэ хотын бас урдаа байдаг одоо музейнүүдийн нэг.
Тэгээд хабаан зогсож байна. Жуулчд аяа их байна. Хүмүүс бууж ирсэн, түн бууж ирсэн сайхан нартай өдөр байна гэж. Шууд ингээд нөгөө намайг хаяал камертаа хартал явцдаг. Юу ч газар ярьж байгаа юм. Газар ярьсан байл. Гадаа нэг зүйл хийгээд явах нь нэ баг би бүр гайхдаг шүү. Шууд ингээд надруу зөвлөгч фоо. YouTube-ийн бичлэг шиг л явлаа. Айгуу тийм нөгөө маневр нь орсон байдаг юм. Тийм ээ баярлалаа. Тэгээ ер нь аялал жуулчлалын сезон нь орсон байгаа нүү эсвэл ер нь байнгын юм шүү. Энэ нь бол яа тий Парис бас аюу сөн юм. Ингээд 8 сарын жоохон дунд ихлэхээр жоо хоосон болчих. За. Уусамнаар явчлаа. За тэгтээ. Яна. Саяхан татчих олон шүү дээ. Албаар шүү. Тэгээд ер нь бол 8 сарын дундаас Парис бол жоо хоосон болчтой. Яа тэгэхээр яг эд зунаар Парисын биш Францын өмнөд хэсэг аюу тийм гоё далаатай шүүд гэж ярьдаг. Шүүд рүү бөөнөрөө ингээд явцдаг. Парисхан бол яваад алуу шүү дээ. Тэгээд ингээд байгаа хүмүүс ерөөдөө ингээд жуулчил. Тэгээд 8 сарын дундуур бол ер нь бол айгуу тийм юу болчихно. Айгуу тийм хүн багтаа болчихно. Гэтэ одоо бол бужиндгаараа л сайхан бужинж лээ ер нь бол. Ер нь бол шууд таны тухай ярихад Франц улсыг яагаад зорж ирсэн бэ гэдэг ер нь асуулт одоо нөгөө улс олгонд зочинд маань тавигдах ёстой. Гэхдээ сая танилцахад ойлгосноор бол таны сонголт биш байсан. Одоо гэр бүлийнхаа шаардлагаар ингээ Франц улсад ирсэн гэх тийм. Хэрвээ та одоо юу гэдэг гэр бүлийн шалтгаанаар биш байсан бол гадаад улсад амьдрий гэж юу бодож ирсэн юм уу? Ер нь бол бодоогүй шүү. Ер нь анх ихтэй ч гэсэн за нэг жил 2 жил болоод асуудлаа шийдээд одоо ээж дүү хоёртой хань болж байгаа бол нэг хажуугаар нь сураад цаад явъя гэж гэсэн төлөвлөгөөтэй байсан. Тэгээд ирсэн хойно бол яалч үед бас жоохон татгцсан л та яг шудлууган даваад ер нь хүмүүс соёлын иргэн тойрон орчин аюудаа зөвлөлтөрлөг ихтэй. Тэгээ үн хаашийн хүүд гэсэн улсын сургуулиуд өмнүүдээ хамралталт нь бас гайгүй байдаг. Тэгээд за ер нь яад үлж болохгүй жоохон байжлаа. Тэ одоо ингээд тэ дахиад жоохон урагшаа явслаа, контент хийжлээ, ажиллаа хийжлээ гэсэн зорилгоор тэгээд за байж гэж бодсон доо. Ямар ажил хийдэг гэсэн та ажиллаж үзсэн үү? Хамгийн ихний ажил бол юу байсан? Загасны зах дээр. Загасны зах дээр ажиллаж байсан. Загасны зах дээр ажиллах боломж бол гайгүй олддог байсан. Тухайн үед одоо яасныг мэдэхгүй. Тэгээ өдрийн 50 еврогоор загасны зах дээр үүрийн 4-өөс ахуулаад ажиллана. Монголчууд бол энэ дээр монголчууд зарим нь мэдж байгаа. Ер нь бол юм амархан ажил биш. Дарга нар нь ууртай тэгэл сайхан ойрлж харлаад загнаал тэгэл тэр олон загсан ирэхэд хүмүүс зараал танилцуулаад дараа нь юу гэхээр хилээ гайгүй сурлаа. Орчуулга хийн дөрөв би ярьсан те манай ээж имслэгдэг байсан гэ. Тэгээд тэрнийхээ хажуугаар ихэд ихэд системийг ойлгоцсон. Тэгээд системийг ойлгоцсон учраас одоо орчуулга хийгээд асуудалгүй. Монголчуудыгаа ирж байгаа монголчуудыгаа эмнэлхэн бүрэж өгөөд юу гэдэг зуучлаад ингээд мэдээ сэрэнд нь одоо зуучлалын юу төлбөр хүмүүс байгаа зүгээр л цагийн 20 евроор орчуулга гэж ярьдаг байсан. Тэгээд түшгийн миний нааш энд нэг эмнэлгийн цаг дээр очихсан юм аа. Чинь энэ чинь юу гэдэг биштэй хэлээдгээч гээл. Тэгээд заад дүүн очлоо гээл. Очоод нэг 30 минут за нэг 30 минутаас цагийн хооронд орчуулаад нэг 20 евро ч юм уу тий 2 цаг бол нэг 40 евро ч юм уу. Тэгэл дараа нь ерөнхийдөө бичлэг YouTube сувг маань дэлгэрээд ихлээр нэлээд томроод ихлээр нь цаашдаа за ер нь ажил шаардлагатай байна. Бүх анхаарлаа YouTube руу өгж болох юм байна. Гэсэн жоох юм аюулгүй санхүүгийн аюулгүй байдал орсон юм уу да. Тэгэл за окей ер нь ийшээгээд зүгээр all in хийгээд албан ёсоор ютубер болсон даа. Тийм болт хэдэн жил зарцуулагдсан бэ? Одоо яг YouTube дээр ингээд зориулъя. Одоо энэ окей намайг бол ингээд хангалттай арын манд анхаар оллоо гэдэг. YouTube анх эхлээс хойш Эхлээс хойш. Анхны бичлэг ер нь бол жил 2 жил болсон баха. Тэгээд ерөөдөө жоохон төхөд эхлэн штэ. За ер нь хэдэн төгрөг олоод эхэлж ийн хөрхөө ингээд нэг хүмүүсээ аавч хүрх гээд байна гэд би шууд ээжтэй хэлсэн. За ээжээ одоо ингээд хойж ээжтэй хамт ингээд дүүс. За ээжээ хүн ингээд YouTube гэдэг юм гэж байна. Тойс нөгөө байрны түрээс бас нөгөө хуваартай дүүсэн гэхгүй нөгөө би чинь тэгэхээр болоод ээжтэй нэмэрлээд түрээс өгдөг байсан. Одоо хүн нэг 2-3 сар жоохон хэцүүдээ шүү. Тэ хэцүүдээ шүү. За ингээд YouTube хийж штэ. Хийж байгаа байхгүй. Тэгэл ээжтэй хэлээс за окей. Эргээд манай ээж бол ойлгосон. Манай ээж YouTube хийж тухайн үед мэдэхгүй байсан юм чи. За ээж хүмүүс YouTube гэдэг бичлэг хийгээд тавьд юм аа. Тэг хүмүүс үзэхээр бүр хэдэн дөрөг олох боломжтой. Тэгээ хүн одоо ингэ тэрийг албан ёсоор эхлэе. Одоо ерөөсөө юм өөр бусад юу гэдэг одоо тэр нөгөө загасны заах одоо тэр орчуулгын нь бол явж чадахгүй. Тэгээд ах эгч нар ингэ залгаад одоо хүртэл над руу орчуулгыг залгадаг. Тэгээд хажуугаар нь гайд хийдэг байсан. Тэгээ одоо хүртэл над руу бас ингэ саяхан 2 оны өмнө
ингээ хүмүүс ирж байгаа гайд хийх үү гэд. Одоо бол яг амжихгүй, одоо бол яг нөө бичлэгтэй 100% зарцуулж байгаа учраас тэр нь одоо илүү одоо үүрэг бүтээлтэй юу гэдэг нь те илүүгээ дуртай байгаа байхгүй арай. Тэгээ тийм учраас хийдэг. Тэгээд л ер нь анх шилжилт явагдсанаа. Тэр бол маш том шилжилт. Тэгээ залуучууд аяг үзэж байж магадгүй тэгээ залуучд үзжээвэл хамгийн түрүүлж эцэг ихтэйгээ тэгээ тохирчвол ер нь аягүй амар гэдэг юм лээ. Одоо ингээд юу хийгээд байгааг нь мэддэхгүй ингээд компьютерээр суугаад байвал мэдээж наваа тоглож ийна ч юм уу энэ юу ингээд ойлгохгүй шүү дээ тий. Яг албан ёсоор ингээд за ээж одоо тийм байна. YouTube гэдэг юм хийж байна. Одоо ер нь ингээд би ингээд өдөрт баг ингээд ажил шиг ингээд 5-6 сар суун бичлэгийн газраа өрөөндөө ярьж магадгүй намайг галзуурсан гэж битгий ойлгоорой. Тэгэл за окей ойлгосон. Гой ойлгуулсан манай ээж маш зөв ойлгосон. Тэгэл ирэхэд ирсэн. Тэгэл 2-3 сарч хүрээгүй бараг сарын дараанаас юу бүх юм аюу дайжгүй болоод хэлсэн. Хүмүүс миний бичлэг аюу таалагдж гисэн. Тэгээ би өөрөө тэрэндээ дуртай яаж сайжрах уу гээл те. Эдит мэдээ яаж сайжруулах уу гээл. Тэгэл ер нь хамгийн том шилжилт явагдсан юм да. Японы таймерыг Монбел брэндтэй хамт тухтаа илээрэй. Тэр хоёлаа ярьсан. Сошиал дээр ингээд ухаантай юм шиг бусдад харагдах бол амархан. Гэхдээ мөн чанарын хувьд бол энэ бол хэцүү зүйл. Хүмүүс таалагдахын тулд хийж байгаа бол яаж игээл ил гарна. Мэдэгдэн хэсэг хугацааны дээр. Чиний зүгээс өнөөдөр Монголын залуучуудад яг чи өөрөө үлгэрлж байгаа маш сайн жишээ юм аа гэх. Одоо өнөөдөр залуучуудад энэ нь эргээр нөлөөлөх ёстой болчиход байна шүү дээ. Тэгэнгүүт чи тэр хүрээнд хүнд худлаа ярихгүй бол их унших хэрэгтэй болно. Яг маш их юмнуудыг үзэх хэрэгтэй болно тий. Та хүн алз гэх киног мэдэх үү? Spider-Man гэдэг. Мэднэ. Тэн дээр нэг юм хэсэг гардаг байхгүй юу? Хүн алз ингээд явж байгаа л тэгээд авгах нь дээрэмчтэй зүйлүүд ингээд хутгалуулаад зүйлүү насураад тэгээд асрахын өмнө ингээд Питер Паркер ингээд хилдэг байхгүй гол дүрийн залууд хүчтэй байх тусмаа хариуцлага давхар нэмэгдэх шүү гэдэг юм сургаал ингээд яг үнэ. Тэгээд яг тэрнээс ерөөхдөө үүдээд эрэг нөлөө гэдээ ярьж байгаа шүү дээ. Эрэг нөлөө хүүгний хөгжилгээ залууж түшиг упаа түшиг ах гэдэг аюу ингээд яг тэрийг ингээд мэдрэхээр нөгөө талаараа над таас ингээд окей би ер нь хариуцлага байх хэрэгтэй юм байна. Түрүүн ярьсан шүү дээ ингээд би л гэр бүлээ ерөөхдөө авч явах юм ингээд нуруунд дээр нэг юм үүссэн ингээд одоо болохоор тэр чинь дараагийн шат руугаа шилжиж байгаа байхгүй. Окей гэр бүлээ ерөөхдөө тийм байдлаас гарахт нь аюу тусалсан. Тэ одоо ингээд залуучууд надад итгэж байна. Нийгэмд ямар би ингээд нөлөө үзүүлэх. Нийгэмд яаж залуучдыг дээшээ гаргах вэ гэдэг утгаараа ингээд аюу их боддог. Тэгээд тэр утгаараа ер нь бичлэгүүдээ аль болохоор гоё юм эрэг тал руугаа сургамжтай хийх хичээдэг. Хүмүүсийн дэмжлэг улам нэмэгдэх юм байна. Боломж ярьсан шүү дээ. Та боломж асуусан шүү дээ. Тий. Боломжийн тал дээр бол аюу их боломж нэмэгдэнэ. Одоо жишээ нь яг ингээд Монгол талаас ажил хөөцгөхөд ингээ хүмүүс ингээд өө туслая тий юу гэдэг ингээд ингээд зүгээр гэл ингээд наацхийн юу гэдэг ингээд монгол хүн амт ирээл ингээд яахлаа ингээд хоол мол оруулаад ингээд яах өө чи ингээд яадаг бичлэг хийдэг өстой ингээд түшгээр яагаад чи ингээд айл майлаар ингээд орхлоор тий Европт айл майлаар өө түшиг манай ингээд хүнтэл ингээд аюу хөөр ингээд аюу тэгээд залуучууд ч гэсэн хамт зураг авахуулын ураг авах тэгээд энэ болгон бол үнэтэй л ирдэг гэж боддог зүгээр нэг юу гэдэг сошиалар харагдах биш яг аль болохоор л зөв гэж бодсон зүйлээ эрэг гэж бодсон зүйлээ гоё түгээгээл яг хөсдөг дээ. Тэгээд ингэж явж байгаа тэгээд нас барах өдрөө инээж байгаа л нүдэ ань тэ зүгээр ч нэг одоо ингээд юу гэдэг зүгээр ч нэг амиа одоогүй тий зүгээр ч нэг амьдраагүй зүгээр ч нэг агаар амьсгалж агаад хүндэрж агаад нас бараагүй ингээд өөрийнхөө энергийг зоригтой үнэнч байсан. Тэгээд нэг гоё инээмсэглээд жаргалтай энэ хорвоогоос нэг өдөр хайлах бах та. Би арай болоогүй. Тий. Би одоо жишээлбэл 60 тавтай. 65 настай. Энэ хүртэл би юуг ойлгосон гэ. Ингээл чи бол эрт ойлгож байгаа. Би ч нөгөө 47 наснаас хойшгийг яриад байна ч тээ. Би хийм, би ер нь юу хийх ёстой хүн юм. Юу хийвэл одоо хүмүүст хүрэх юм гэдэг талаас нь боддог байж байгаад тэгэхээр сүүлдээ нэг аз жаргалын тухай ойлголтыг би зөндөө одоо харж байгаа нэг юм харсан.
Их мөнгөтэй байх чи их аз жаргал бас биш юм байна. Зовлон. Мөнгөний тоо өсөх тусам хүний зовлон ихсдэг. За нэг эрх мэдэлтэй байх гэдэг бол тийм аз жаргал биш юм байна. Эсвэл их том од юм олонний анхаарал ингээл баян өртөөл ингээд явах нь жаргал юм гэхээр би бас үгүй юм байна. Тэгээ би ямар нээлт хийсэн гээ. Би ер нь энэ амьдралд хичнээн хүнийг сэтгэлгээгээ өөрчлөгдөн, амьдралаа өөрчлөгдөн тусалсан бэ гэдэг л ерөөсөө хүний зорилго юм байна. Утга учиртай амьдрал гол үнц нь байгаа байхгүй тийм ээ. Одоо биднийг ингээд энэ ертөнцөөс явсны дараагаар хэдэн хүн зүрх сэтгэлдээ дурсж гин үү гэдэг нь чухал болохоос тэр бол мөнгөтэй байсан. Тэр мундаг од байсан гэдэг нь ерөөсөө үлддэггүй юм байна. Чи бит хоёрын ингээд үзэл бодлын хувьд бол бас ингээд таарч байгаа баяртай юм байна. Хичнээн олон хүний анхаарлын төвд орох тусмаа төдий чиний гоё биш хариуцлага чи өндөр болж байна гэдэг. Тэгэхээр чи одоо цаашаа явах хэрээрээ те илүү амжилт олох хэрээр чиний хариуцлага нэмэгдэж байгаа. Яг л жоохон хөвч чамайг хараад төшиг ах шиг болно те. Төшиг ахын ийм гоё юм гэж харна те. Тэгэхээр энэ бол хариуцлага юм аа гэж хараад байна л те. Ямар юм харуулах уу, ямар юм харуулах. Одоо чинь би яг мэдээж 100% бичлэр гардаг шиг төгс бол биш байгаа шүү дээ. Тэгээд төгс гэж угаасаа байх. Угаасаа байхгүй тэгээ ингээ ардаа оноо гардаг. Гэхдээ ямар өнцгөө залуучууд илүү гаргавал хүмүүс ингээд илүү юу яах юм илүү урам зориг авах юм бэ. Ямар онцгой би өөрөө засах хэрэгтэй юм бэ гэдэг. Ингээл байнга ер нь хуу хүний хөгжил гэдэг бол миний ойлгосноор яг юу юм шиг ба. Хэсэг зур мундаг болол цаашаа уруучих юм биш юм шиг ба. Яг ингээд байнга л ингээд бүхэн хөгтөл ингээд дааж явж байгаа л ингээд дуусхийг ингэж хэлж байгаа байхгүй яг тийм. Яг тэрийг ойлгож байгаа. Хүмүүс болохоор би юу гэж боддог байсан бэ гэхээр Монголд байхдаа би юу гэж боддог байсан бэ гэхээр зааны гайгүй 3 өрөө байрт болчихно. Зайсны 3 өрөө байрт болчихно. Нэг гоё машинтай болно. Гоё машинтай болчихно. Тэгэл миний амьдрал гоё болчихно гэж боддог байсан. Би яг тэгж боддог байсан байхгүй. Яг Монголд оюутан байхдаа энэ тэрээр миний тэр би ямар тэнэг юм боддог байсан бэ гэж боддог. Жижиг юм ямар өчүүхэн юм боддог байсан бэ гэж бодож байгаа байхгүй. Энэ дээрэл Францын өнцөг болон яваад Европоор явж үзээл олон хүмүүстэй уулзаал ингээл ирэхээр яг нэг юмыг харах үнцэг илүү ингээ өргөжөөд ирэхээр өнгөрсөн боддог байсан өөрийгөө толгоороо цохиж авмаар санагддаг байхгүй. Юу машин, юу байр вэ? Юу вэ түшиг, юу мөрөөдөд байгаа юм бэ? Энд за ингээ машин байрт авчихлаа. Тэгээ хайшин. Тэгээ яах юм? Тэгээ хайшин ингэж авах гэх юм. Ямар ч утгагүй байхгүй. Ямар ч утгагүй байхгүй. Тэгэл ийм л учраас ер нь ингээ зарим хүмүүс ингээ мөнхтэй ч гэсэн ажиллаад байдаг. Зарим хүмүүс ингээ юу гэдэг ингээ энэ болсон мөртлөө ажиллаад байдаг ингээ монголчууд ярьдаг шүү дээ. Ингээ тэрбумуудыг хараад энэ одоо тэрбум дөрөвтэй болчиход яагаад ингээд яг нэг мөнгөөр нь ингээ хараад байдаг. Ясам дээр тэрбум зүгээр духтай юм ингээ хийгээл явж байгаа байхгүй тий. Мөнгөний гол нь биш байж болно ш тэр хүний. Тэгээ тэрийг бол сүүлийн үед аюу ойлгоод байгаа. Гоё мэдрэмж байна. Ер нь бол ялангуяа чиний насан дээр ингэж мэдэрнэ гэдэг миний хувьд бол үнэхээр бахархмаар гоё зүйл. Яг YouTube-ийн контент хийхэд болохоор магадгүй таны мэрэгжил байгаа шүү дээ. Одоо маркетингийн мэрэгчлийг төгссөн гэдэг. Энийг бас таны үздэг хүмүүс мэдэхгүй ч магадгүй тийм маркетингийн мэрэгчлээ фуу юм байна гэд. Тэгээ энэ нэрийг бас хуулиар сурж исэн гэж хэлжсэн. Тэгээд маркетингийн мэрэгжил тань хэр нөлөөлтийн одоо тийм амар нөлөөлсөн юм нас. Одоо энэ хуулийнх ч гэсэн юу амар нөлөөсөн. Хуулиар сурдаг оюутан мэдж байгаа. Одоо ингээд хуулийн сургууль чинь айгүй олон хуудас юм уушдаг. Айгүй олон хуудас юмыг маш хурдтайгаар уншдаг. Өөрөөр хэлбэл маш одоо мэдээллийг хөрвүүлж аваад тэрийг дүгнэх ийм процесс яваад байх. Хуулийн үндсэн процесс тийм шүү дээ. Болсон хэрийг уншлаа. Тохирох хуулийн яалаа. Тэгээд тохирох хуулийн оллоо. Маш хурдтайгаар ингэж ажилладаг. Тэр хурдтайгаар судалгаа хийж юм унших чадвар YouTube бичлэг судалгаанд нөлөөлсөн. Маркетинг бол ойлгомжтой тийм хүмүүст яаж юмыг хүргэх үү? Одоо ингээд маркетинг ихлээр арай хол сонсогддог ч гэсэн маркетинг чи одоо ингээд амьдралаар бүх юмд байдаг тийм. Хүнд таалагддаг чи өөрөө маркетинг болчихж байгаа байхгүй юу? Яг ясаарвал маркетинг чинь бүтээгдэхүүнийг нэг газар одоо нэг хүнд одоо ингээд одоо зарж яана гэсэн үг шүү дээ өөрөө хэлбэл. Миний нөхцөлөөс энэ бол яг нөгөө personal branding буюу яг хувь хүний яг брэнд болчих واخхой. Түшиг гэдэг энэ хөр бичлэг хийдэг. Хүмүүс ихэд гадарсан тийм. Энэ нөхрийн бичлэгүүд нь яг ингээд ийм чиглэлтэй бичлэгийг хажуугаар ийм одоо санал болгодог. Тэгээд тэгэхээр яг л ер нь бол яг л мэрэгжлүүдээр л ажиллаад байх шиг байгаа. Одоо ингээд
эргэж харахаар Хослуулаад тий. тий хослуулаад ер нь ингээд явчихж байгаа. Бас нэг зүйл асуумаар санагтаад байдаг. Би надад ер нь үзтгэлээ би таныг ихэнх нөгөө би контент бүтээчнэртэй ингээ уулзахаар яг ингээд одоо бүтэн тэр контент бүтээхтэй цагаа зарцуулчаар бас нөгөө бодож ийсэн зөрүүтэй юм гардаг гэд. Тэр нөгөө өөрийнх нь нөгөө анх сонирхлоороо хийдэг байсан зүйл нь яг одоо амьдралаа авч явдаг мөнгө олдог ажил нь болцохороо жоохон нөгөө юм сэтгэл зүйн хувьд дарамт авч эхэлдэг ингээд заримдаа одоо бичлэг хиймээргүй байх үе гарна штэ хүн. Гэхдээ бичлэг хийхээс өөр аргагүй болдог ч юм уу тийм. Тиймэрхүү зүйл бас болдог гэдэг чийсэн. Гэхдээ танд одоо ямар байдیں۔ Тэр бол үнэн ер нь бас. Гэтэ би хүүхний захилга бат ер нь бол дайжгүй. Өглөө бослоо заримдаа ямар нэг юм хиймээргүй санагдана. Гэтэ ер нь бол яг хийчдэг. Яг хиймээргүй санагдсан ч гэсэн. Тэгээ сэтгэл зүгээр жоохон гайгүй өдөрчсөн юм шиг байгаа. Одоо ингээд бодоодлаа залхуу хүрнэ. Мэдээж залхуу хүрнэ. Тэгээ залхуу хүрнэ гэдэг нь гэхдээ юм хийхгүй гэсэн үг биш. Айгүй залхуу хүрдэг гэж бодоход ядаж бичлэгээс арай өөр юм хийдэг ч юм уу те. Арай скрипт ингээд бичдэг ч юм уу. Бичлэгнийхээ өөр юмнуудаа бэлддэг ч юм уу. Тэгээд дарамт бол мэдээж байгаа. Ер нь бол контент хийх чинь харагдж байгаа шиг тийм амтхан биш. Наад сайн камера хийдэг, юу гэдэг дуу, микрофон, өнгө засах, янз бүрийн байгаа. Скрипт бичих. Тэгээд YouTube хүн бол дийлэн YouTube-рууд бол ер нь бүгдийг нь өөрсдөө хийдэг. Гэхдээ энэ бол мэргэжлийн тийм олон хүмүүстэй гэсэн үг биш. Үдээж яг мэргэжлийн яг хүмүүсийг бол одоо яг мэргэжлийн зураглаачийг бол YouTube-ийн зураглаач бол гүйцэтгэж гисэн. Бүх юм ингэж жоохон мэдэх хэрэгтэй болчихж байгаа байхгүй. Камерууд юм нь одоо энэ линзүүдийн мэдэн микрофон ингээд хаана яаж орж тэ автлын план ямар ойр зүгээр ерөөдөө ингээд гадралдаг болчтой. Тэгээ тэр нь бол айгүй онцлог ч гэсэн бас жоохон ингээд ядрах дойс байна. Эхлээд бол өөрийгөө нэг амар шахтдаггүй байсан ер нь бол. Төө эхлээд жоохон шахтдаг байж байгаа дуун тавьцаа бол жоохон өөрийгөө нэг шахтдаггүй байсан. Яа тэгэхээр нөгөө үзэгчтэй олсныхаа дараа ер нь бол гайг болчдөг байхгүй. Эхлээд хийж байхад би ер нь энэ бичлэг зовж хийгээд энийг үзэх хүн байгаа гэж бодно шүү дээ. Дараа нь дуун тавьцаа нь яг үгээр үзэх хүмүүс бол ямар ч байсан байгаа гэдэг нь айгүй том дарамтнаас аваа ирсэн. Тэр бас гайгүй. Гэхдээ бүр ингээд дараа нь удаан үргэлжлүүлж хийх чинь бас дахиад нэг жоохон шин сорилт болчихж байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бас л нэг жоохон иймэрхүү юм. Яг л амьдралын юу шиг ингээс сайхан уруулаа өгсөдөө тэгээд. Гэхдээ яг нөгөө нэг би одоо яг юм үзэж байгаа хүмүүст өгөх гээд байгаа юм нь бас хэцүү зүйлс байлээ шүү гэдэг давхар хэлэхгүй олвол хийх одоо хүүхдүүд чинь нэг төлөвшил шүүлтүүрхүүгээр би тэгвэл YouTube-оор ашгаа гээл те. Нэг тийч шууд хэлдэж штэ. Тэгээ хамаг юм хаяал. Яг зөв. Тийм. Би тиймэрхүү юмнаас сэргийлмээр санагдаад байдیں۔ Одоо ингээд Америкт Франц жил тэрсээ судалгаа нь Америк ихтэй. Ирээдүйд ямар мэржлээ хүн болмоор asi бүгд дийлэх нь одоо YouTube-оор инфлюенсер гэдэг ингээд явцсан. Энэ бол маш юу биш, реалист биш. Яг амьдрал дээр бол хүн болгон мэдээж YouTube-оор авах. Одоо энэ хүмүүс бүгд камер өрөөд явж байгаа төсөөлсөө тий. Хин одоо автобус жолооч, хин одоо ингээд уус өрөө юу гэдэг те ингээд ресторан айлуултай ингээд энэ чинь ямар ч юу юм болно, балансгүй юм болно. Нэгдүгээр хоёрдугаар энэ бол маш өндөр өрсөлдөөнтэй. Залуу миний хамгийн том давуу тал юу вэ гэхээр жоохон өрсөлдөөн багтаа үед нь бас жоохон хийгээд эхэлсэн. Арай төрүүлээд хийгээд эхэлсэн. Одоо миний үеийн YouTube Gramix байна, би байна, Zolbo TV химээд те. Цаг үеийн яг цаг үеийн ингээд зөв таашсан. Монголчууд арай буужиг эхлэегүй байсан. Би яг ингээд буужигтын өмнө ингээд гоё ингээд таарч байгаа байхгүй юм бол арай яг тэрний бас давуу тал аюу байгаа юм. Тэгэхээр одоо би хэрвээ ихсэн бол би өөрийгөө яг өнөөдөр шиг амжилттай болох байсан уу гэд юу гэвэл бас жоохон эргэлзээтэй шүү дээ. Бас ингээд моно залуу гарч ирж байгаа те. Яг ингээд тэр охироо нь бас сүүлд ингээд эргэж харахаар дайггүй таарсан юм удаа гэмээр. Тэг өөрсдөө ер нь бол аюу ихтэй яас. Тэг ер нь бол хэцүү. Ер нь бол 4-5 цагийн хөдөлмөрийг л ер нь нэг 10 минутын бичлэгээр баг харж ийн гэсэн үг шүү дээ. Ер нь бол яг ингээд баримжаалсан бол тэгэхээр ер нь бол амарх юм харахаар бол амархан санагдаж байгаа. Зүгээр нэг юм үзэл гой маазраал те. Ерөнхийдөө хэлэх юм бол ер нь амархан биш. За одоо хоёулаа таны Францад ирсэн анхны өдрүүд дээр очие л та. Ихэнх хүмүүстэй би ажиллах ихээр ингээд жоохон мартаж эхэлсэн байдаг юм шиг санагдсан. Одоо анх байсан үеийнхаа сэтгэл зүйн байдлыг ч юм уу тий. Таны анх одоо гадаад улсад амьдрахаар ирсэн тэр үеийн сэтгэл одоо юу нь хамгийн айдас төрүүлсэн. Тиймэрхүү мэдрэмжүүд юун дээр төрж исэн? Ер нь анх ирээд
бас шууд ингэж түүмөвд амьдарч эхлэв үл дээ. Ер нь энд ирсэн бас монголчууд мэдж байгаа. Анх бол бүр жинхэнэ 0-оос эхэлдэг. 0-оос бүр зарим хасгаасаа эхэлдэг. Би бол бүр хасгаасаа эхэлж байсан. Жохон дүүтэй, өвчтэй, ээжтэй орон гэр байхгүй. Би энд байдаг монголчууд мэдж байгаа 115 гэдэг нөгөө. Тийм. Хонуул газар яадаг. Тэр хонуул газраар чинь зүгээр нүгэл баахан юм юу 7 хоног болгол шахуул баг нэг зэнгүүд ивэсэн. Тэр бол амар хэцүү. Одоо харин тэр үе марчаад зүгээр ингээд нэг түүмөөрөө ингээд нөөхсөн. Тэр нь айгу ядаргаатай юм шиг. Тэр гоё марцсан байгаа байхгүй. Яасан дээр гоё амар. Тэгээ тэгээ баг л марцсан байгаа байхгүй. Тэгээд бүр захын хороолсын цагаачтын иргэд хороод Сивон гэдэг Парис ойролцоо хамгийн эвгүй хороол ер нь тэр аюул дарддаг. Ер тэр хороол өөрийн хэдэн жил бол амьдэрсэн. Тэгээд ингэж 7 оны болгон өгж хагаад нэг Аз болж Сивон гэдэг газар одоо тэр хүн дүүрэгт нэг жил амьдэрсэн. Тэгээд тэндээсээ хараад тэмцэл байдлыг хараад за энэ юу нэг эвгүй гэх юм байна. Одоо би ажиллахгүй бол манай дүүгийн ирээдүй яа. Манай ээжийн эвгүй нүг яа. Яг бүгд ингэж нэг ногоон ирж байгаа байхгүй. Тэгээд за одоо гялс ирээ сураад гялс сургуульд ороод статус аваад ингээд явсан. Тэгээд тийм учраас өдөр болгон тэмцээс өглөөс 5-6-аас осоол жиндээ яваад хэл мэлнийхаа юугаа сурж байгаа дараа нь их сургууль тэгээд ерөөдөө ингээд тиймэрхүү хэмнэлээр аюул их явсан. Захны зах дээр бол бүр өөрийн дөрвөөс ч үлүүдээ амар ихтэй ажилдаг. Тэгээд буруу өнгөрөөж гэрээсээ гарна гэсэн. Тэгээд тиймэрхүү шахалтууд ер нь бол одоо хэцүү. Яг амьдралын дараа гэхдээ эргэж харахаар яг тэр үеэсээ л аюул их юм суурсан санагдаж шүү дээ. Одоо бол баярлж явдаг. Тухайн үед бол ёо над яагаад одоо амьдрал ингэж хандна вэ гэж бодож байсан. Одоо бол эргэж хараад тэр үе бас аюу гой нандин аюу гоё л үе байсан юм бол яг ингэ ирчэл хийлгүү ингээд хүмүүс загнуулаад жоохон дээрлэхүүлээс ингээд явдаг байхад бол ер нь их л гоё байсан. За бас нэг зүйл байгаа. Тэр нь ингээ гадаадд амьдарч байгаа монголчууд та одоо хин нэгэн Франц хүнтэй танилцлаа. Эсвэл өөр гадаад хүнтэй танилцлаа гэж бодоход Монгол улсаа төлөөлөө явж байгаа гэх юм нэг юмсан да. Одоо европчууд чи ихэнх нь бас мэдгүй байж болно шүү дээ. Зарим нь Монгол гэхээр мэдгүй. Тэнгүүд одоо зөвхөн өөрөөр тань төсөөлн дээ Монгол улс гэж ямар байд, Монгол хүн гэж ямар хүн байдэ ингээд тэр утгаараа ингэж Монгол улсынхаа нэр төрийг авч явж байгаа даа гэсэн мэдрэмж байдаг уу? Монголд тогтоол хүн нэг үнцэг үйлдэлтэй биш. Гадаад руу амьдраад гадшаа гарч ирээд өөр өнцгөөс юмыг харахаараа хүний их орон гэдэг чинь аюул чухал юм байна. Ер нь бол хүн болгонд бараг гэж ярьж байгаа те. Тэгээд тэр бол яалч хүний юм бэлээ би өөр дээрээ ч гэсэн. Яг го бичлэгээр учиргүй нэг үнцэг ингээд яадаг ер нь бол гэхдээ ер нь бол эртнээс хойш бол миний их орноо хайрлах сэтгэл бол өөр л ер нь бол ингэсэн. Хичнээн алдаатай оноотой ч гэсэн ер нь бол би яг гайхдаг байсан байхгүй. Ихээр ах нар ингээд юу гэдэг хүмүүс ингээд аюу ингээд аюу үнцэг болсон. Аюу үу эд чи одоо тийм ямар аймаг үнцэг юм бэ боддог өстэй. Би одоо баг өөрөө баг тэр чиглэл рүү орч эхлэх байгаа юм хайшээ. Та ирээдүйд одоо Монгол буцаж очиод яг амьдрий та гэсэн төлөвлөгөө байна уу? Ер нь бол Монголд амьдрах гэж боддог. Анхнаасаа л тэрийг мэддэг байсан. Ер нь бол Монголд амьдрах магадлал маш өндөр. Одоо манай монголчууд залуучууд маань жоохон одоо гутран үзэлтэй болсон. Монголчууд биш бол баг би хаанч амьдрна гэл тий. Одоо монголмаас хүүрцэн барьсан гэл ингээд яг нэг энэ хандлага надад жоохон их мэдрэгдээд байдаг болсон. Гэтэ минийхаар бол одоо ингээд гадаад байгаа хүмүүстэй ярихаар Монголд очноо. Манай Монгол гоё гэдэг байгаа байхгүй. Та энэ дээр юу? Миний бодлоор бол хэрвээ над шиг гадаад ирээд яг бүгдийг энэ 0-оос нь хасаас нь эхлээд одоо юу гэдэг яг ингээд энэ түн мужинсан энэ дотроос гарч ирээд ингэж явах бол Монголд хөлөө олохоос бол инанг дахин хэцүү. Цоошин нийгэм, цоошин хууль, цоошин дүрм, цоошин соёлоос гарч ирнэ гэдэг бол бүгдийг 0-оос эхлэх гэдэг бол зүгээр юу гэдэг би гадаад явж амьдрмаар байна. Франц, Парис, гоё хайрын хот гэлтэй ингээл гоё хувьд гоё гэхдээ уучраа орсон хойно гоё гэдэг марч болохгүй. Эхнээ зүгээр өгч байгаа юм шиг ажиллана, бух шиг ажиллана угаасаа хилээ сургаас ихэд ахуулаад цоошин хил сургаас ахуулаад жоохон юм ингэж бодтой бас ингэж харуул зүгээр. Гэхдээ яг хөлөө
олсон хойноо бол ер нь Франц болтой ажгүй. Ер нь дийлэх хөгжөлтэй орнууд хөдөлгөөн нэг олчих юм бол ажгүй ер нь. Юм ингээ гоё ингээд гойлтролоороо явчих юм шиг байна. Яг хөө тэр ихтэй хөлөө олон гэдэг ойлголт чи өөрөө цаг хугацааны шаардлага. Тэгээ аюу цаг хугацаа шаардна. Би бас анх ихтэй ингэж боддог байсан бохоо. Жил 2 жил болоо за жоохон ээжтэй хань болж байгаа буцаал хүрээд ирээ. Парист орны харж байгаа гэсэн чинь жил 2 жилийн дотор дөнгөж л ингээл за нийгмийнх нь юу нэ соёлын ингээл яг хэлийн бол ингэж сурцсан байсан. Тэгэл эхэлж байгаа байхгүй ер нь. Тэгэхээр аюу хурдан явж байгаа байхгүй. Цаг бол тийм учраас доорхно. Тий доорхно байгаа юм чаа. Тэгэл тийм учраас ер нь цаг хугацаан дээр нэлээ нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт бид Франц улсын Парис хотод амьдардаг YouTube-ийн контент бүтээгч Түшийг урьж оролцуулсан. Тэгээд бид гурав бол нэг өдрийг маш гоё хамтдаа өнгөрөөгөөд чин сэтгэлийн ярилцлагуудаа хийсэн. Тэгээд одоо хамгийн гоё хэсэг буюу орой олны хэсэгт ирсэн байна. Бид гурав өдөржин гадуур яваад зөндөө өлсөн. Тэгээд ийм гоё хоолны газар авчирсан. Зөндөө олон сонирхох юм байна те. Одоо бид хоёр ингээд гайхаад сууж ийн хоолнуудаа. За өнөөдрийн зэс бол би яг бодож ерөөдөө Францын соёлыг аль болохоор харуулсан байдлаар хичээлсэн. За эхний зохиолсон зүйл юу вэ гэхээр биш та. Дун. Дун гэхээр та хоёрт бол сонир санагдчих магадгүй. Францууд бол дун ийдэг. Тэгээ энийг бол онтхэ буюу Францууд бол аюу их онтхэ буюу одоо эхэлж ийдэг. За дараагийн хоол. Тах гэж нэрлэдэг. Тах. Франц бол бас хамгийн алдартай хоолнууд байна. Манайх нар бол одоо бууз хуушурны мах юм уу та. Тэгээ татсан мах. Тэгээ ингээ сайхан гоё илэртэй байна. Тэгээ Францууд бол махыг бол айгүй жоохон түүшүүр хийдэг. Жоохон шүүрхээ улаан эсвэл түүхийн мах хийдэг нь бол нэг тийм гайхаад байх зүйл биш. Өөртөө биеийн сан гэдэг. Яа тэгвэл махыг удаан болох тусам минут алддаг гэж үздэг. Түүх явах тусмаа биеийн сан гэж үздэг. За амсаараа тахтагаасаа. За энэ л надад жоохон айц төрөөд байна. Тэгээ яхаа бүр ингэ түүхий байгаад байгаа болохоор Түүх шүү дээ. Ер нь бол түүхий ер нь бол амтсан түүх юм байна. Нөгөө стейк ч юм бол ингэ жоохон шүүрхий идэхээр зүгээр эдэн штэ. Сайхан ингээл хамаагүй ингээд сайхан ингээл. Яа гэхдээ яг юм татсан махал байгаа даа байхгүй. За галаах ихлээд амстаа та. Тэгээ би амстаа заяа. Аюу дэжгүй. Тийм үү? Яг өөртөө эсэдээ яриа. Ийм томыг идэх юм уу та? За. За би. Франц мах зүгээр баталгаатай. Эдгээр аюу өндөр стандарттай махаа яад гэдэг учраас ноо байхгүй. Юу нэг гоё юм байна. Алтлаа нэг гоё юм байна. Зүгээрш. Зүгээр уустай. Юу гэж хэлдэг вэ? Бодохгүй л дээ. Яаж бинт Түүх юм ах гэж бодохгүйгээр юм. Яг бацсан гэсэн амт нь бол айгуу. Витамин Яг бацсан л байна түүхий гэдэг. За. Аха. За энийг бол мэдж байгаа. Энэ бол шашин төмөс. Яг шашин төмсийн ориг нэр нь Америк French fries буюу Франц төмс гэдэг. Франц төмс гэдэг Францаас гаралтай гэж ярьдаг. Тэгээд төмс бол энд аюу их хэлдэг. Зөвхөн төрийн хоолтолтгүй кебабууд тэгээд ресторанууд ер нь шашин төмс дийлэн хоолнууд бол баг шашин төмстэй. За энэ бол ойлгомжтой. Энэ бол ойлгомжтой. Монголч гэсэн их зөндөө байгаа. Тэр нь гарал үүслэх яг нутагт нь ирээд идлээ. За энэ хоол бол их сонирхолтой хоол. Би сая энэ зөөгч ирсэн өөрөөс нь асуусан. Би өөрөө мэдэхгүй байсан. Тэгээ бидний Монголоос ирсэн гээд зүүнээс гаралтай, дундад зуунаас зүүнээс гаралтай шүүх хууд гэдэг нэртэй буюу шүү гэдэг чинь байцаа гэсэн үг байхгүй. Доороо байцаатай юм хоол. Тийм байна. Энэ доороо байцаа. Тэгээ сая би өөрөө мэдэхгүй тэгээд зөөгчийн Монголоос ирсэн юм. Энэ бол Францын хамгийн одоо урдаа барьдаг бас үндэсний ингээд хоолоо. За ингээд та нарын ачаар би бас өөрөө шүүх хууд гэдэг нэртэй хоол мэдэж авч байгаа. Идэж үзэх нь би бас анхудаа идэж байна. Тэгээ сая энэ бол айгүй чухал бас түүхэн юутай
монголчуудаас гаралтай хоол байж магадгүй ч гэсэн. Евразиас гаралтай дундад 100-ны үед орсон монголчуудаас гаралтай хоол байж намайг хөргсөн юм мэдгүй ямар ч байсан. Дараа судлаа те ямар ч шүүхрүүд Францууд бол аюу их нэгддэг. Заавал захиал заавал энэ гоё гэдэгсэн. За амсаараа 3-4-ийн сүс 3-4-ийн мах баг байна. Доороо байцаа те. Ингээд нэг хоол хийж болохоор нэг хүн хангалттай задгаар байгаа шүү дээ. Энэ гэдэг нэг хүний порц юм уу? Нэг хүний порц. Нэг хоол нэ. Энэ юм их хооллоо яаждаг. Француудын өөр одоо хооллох соёл дээр бидний мэдхгүй сонирхолтой юу вэ? Ер нь бол мах иднэ гарууд. Мах иднэ. Вайн уун, хоолны хажуугаар вайн уун. Вайн бол яг өөрөө зөөлхөн алкогол тэгээд өөртөө их тааруулж байна. Вайнаач айгүй тааруулж байна. Ерөөсө согтуурхаж яахгүй. Нүүр нь улаагаад сайхан юм яриа л. Нүүр нь улаа айгүй өөртөө шар болохоор нүүр нь улаагаад аюу их ярих дуртай ер нь бол. Жохон яриасаг Францтай суугаад вайн уух юм бол ер нь жоохон ингээд сонсоороо ер нь ингээд айгүй яриас. Ер нь айгүй яриас. Бид нэг жоохон бахад хоол идэхдээ битгий яриад байна. Харин тийм юм байна. Дугаа бай, битгий хоол идэхдээ ярьж байна. Энд бол эсэргээр. Яар юм аа. Энд бол Франц үнтэй чиг чимээгүй хоол идэх гэвэл ер нь бол энэ надад гэж ойлгох шүү айгүй. Энэ надад юм ботсон байна гэж ойлгож байна. Чиг чимээгүй хоол идэх. Зарим Аз соёл ч юм болохоор чимээгүй идэх тийм юу чимээгүй нэгэндээ саад болохгүй гэх. Тэр хүнсгчийн гэж явдаг шүү дээ. Тэр соёлын ялгаа бас аюул гарч ирж байна. Тэгээ одоо ингээд бид нар ингээд ер нь ресторанууд азарх бол чанга ингээд яриад ерөөдөө хоорондоо ингээд яриад. Гэтэл хятад илүү чанга ярьдаг миний бодлоор. Чанга ярьдаг гайгүй зөөлхөн ярина. Гэхдээ ер нь бол ярих дуртай. Яриад. Хоол идэнгээ. За дараагийн хоол мэдээж ойлгомжтой. Стейкгүй Франц хоол бол төсөөлөхөд хэцүү. Стейкийг бол ингээд сайхан том орно ингээд сайхан. Энэ бол үхрийн махан стейк байна. Баавартай ингээд. За үнэхээр том харагдаж байна өө. Би сайхан гिचээд яа. Хэдийгээр би махыг хийдэг монгол хүн ч гэсэн аюу том харагдаж шүү. Яг стейкний хувьд арай өөр. Монгол мах нөгөө илүү амтлаг гэж яриад байдаг штэ хүмүүс. Тэр тал дээр та санал нийлэх үү? Монгол мах чанартай хувьд бол миний бодлоор бол хамаагүй чанартай. Яагаад вэ гэхээр яг натуралаараа 100% натуралаараа байгаа. Одоо энэхийн махнууд чинь яг нь эрүүл мэндийн баталгаатай талаас сайн ч гэсэн жоохон хиймлэр ферм аргаар ингэж яваа яаж байгаа. Тэр утгаараа чанарын ялгаа бол мэдээж монгол мах илүү. Тийм учраас Монгол тутагч байгаа зүйл бол миний бодлоор зүгээр аюулгүй байдал. Баталгаатай мах стандарт сайн тогтоогоо сайн шалгаад махан дээр бас асуудал үүсдэг шүү дээ. Тийм шүү. Та одоо Франц найзуудтай Монгол хоол амтлуулж байсан уу? Хуушур амар дуртай. Ямар гоё яаж хийдیں۔ Юугаа найрдгаа өгөөрэй, орцоо өгөөрэй гэдэг аюул сүртэй. Хуудсанд бол манай нэг найз бүр амар дуртай. Ер нь цөөн бас дуртай. Цөөн байгаа. Бас тэгж. Цөөн айгуу дуртай. Ер нь дуртай. Тэгээд Монгол ресторан байсан. Одоо байгаа юм мэдгүй байна. Монгол ресторан бас байсан. Гадаад бас аюу хэрдэг. Яг жоохон жижигхэн болохоор бас ингээд тэгж бас амар их хүн цуудэрдгүй. Гэхдээ яг хөөхөө. Тийм байна. За энийг бол тав хүн хараад мэдж байгаа. Юу байна? Багет угаасаа татахгүйгээр Тийм. Багетгүйгээр талхтай гэдэг юм. Сөөлөд хэцүү. За баталгаа сайхан хажуудаа яагаад гоё шиг талах. Баярлалаа. Ер нь анзаархад энийг талхыг ер нь нийтлэг маш их нийтлэг маш нийтлэг. Ер нь өглөө босвол багеттэй маслаа сайхан идэл тэгэхээр croissant гэдэргээд байгаа бас өөр нэг ийм боо гэдэг чинь ийм саран хэлбэртэй боо байгаа. Франц алхаштай алхтай боо байгаа. Бас алхаштай. Та шинэ усыг ярих гэдэг хэлсэн шүү дээ. Энэ ус бол бас учиртай. Энэ ус бол алтарт крантны ус. Алтарт крантны ус тэгээд ер нь бол шууд крантны ус гэдэг ягав дүү гэж хэлдэг. Тэгээд энэ болохоор давуу тал нь юу вэ гэхээр шууд хурдан тэг үнгүү. Би нэг бас хууль уншиж ирсэн ба ямар ч газар ус ресторануудаас ус асуухлаар тэр хүн заавал өгөх ёстой гэдэг нэг хууль. Гэтэ тэр үнийн модлоо би мэдэхгүй. Тэрнтэй холбоотой жийж магадгүй. Тэгээ хоол авахаар энд бол та нар ийм шилтэй юу зөндөө ер нь тэр цаанцтай харж байгаа. Ер нь бол зөндөө. Ерөөдөө ингээд энэ чинь зүгээр л кранд усахгүй. Кранд усаа ингээд хаамаагүй сайхан уучхан. Тэгээд яалч Франц соёлын нэг хэсэг учраас ингээд
зарим ирж байгаа монголчууд бас ингээд мэдхгүй заавал уух ундаа мундаа захиалах хэрэгтэй юм шиг байна. Тэр нь бас жоохон ирцаанууд жоохон үнэтэй те. Яг гоо тийм тохиолдолд бол зүгээр л ус уумаар санагдсан үедээ гягавт уу гэж хэлээл, крат ус гэж хэлээл авахд бол яг ингээд устаа байд. Одоо жишээ нь та ингээд энэ Франц хоолыг ингээд ярьж өгч штэ бид нарт. Бараг үүх түүхтэй нь ярьж өгч байгаа заяа. Энийг ингэж иддэг те. Иймд очноо ингэж дайлдаг гэд. Бид нар Монгол хоолойд гэж ярьж чаддггүй гэж анзаараад би бүр байнга анзаарч байгаа. Тийм штэ. Хоол гэдэг чинь өөрөө соёлын хамгийн том хэсэг юм байл. Одоо ингээд монгол гэж ярихлаар эхлээд хаанууд ингэж асуух хоёрт нь юу хэлдэг гэж асууж байгаа байхгүй юу? Мах эдэг гэхэлэр хитрхи ерөнхий болох гэдэг. Франц, ер нь Солонгос, ер нь ингээ хөгжингүй орнуудыг анзаараад байхлаар юмаа ингэ үүх түүхтэй холбож ингэ чамин болох дуртай. Ялангуяа Франц бол ийм юмд амар сайн. Зүгээр нэг жижигхэн вайн нэг хичээл ингээд вайн шилний доороос нь амдаа ихнээ бар ингээд үүх түүхийг яриад ингээд айгүй тийм гоё жижиг юмнаас чамин түүх гаргаж тэрүүгээрээ үнц нэмэх дуртай. Storytelling яаж хүн түүхээ ярих вэ? Сайн дээр зөвч харж байгаа сте. Би энэ хоолыг алцаас гэдэг хоолыг мэдгүй. Оо байж би ярьж өгөө. Галц хүүх түүхтэй. Бараг 10 минут ярьсан. Бараг ярьсаар хагаад бараг ингээ монголчууд та нар оруулж ирсэн ингээ бараг тийм төлөвлөрөөд ирж байгаа. Энэ үгүй авахаас арга. Тэгэл за тэгээ ах наас гэж лав идүү ингээл. Тэгээд ер нь ийм ч учраас бид нар яг монгол залуучууд монгол хүмүүс ингээд өөрсдийнхөө хоолыг, өөрсдийнхөө соёлыг яаж сонирхолтойгоор таниулах уу гэдгийг бол аюу сайн болж байгаа хэрэгтэй. Аюу гоё асуулт байсан шүү наачаа. Түрүү өөрийн чинь хэлж байгаа хамгийн том юм. Монгол гэдэг орны эхлээд асуучаа дараа нь юу идэх вэ гэж асуудаг. Тэгэхээр бид нар өөрсдөө тэртээ дэргүү одоо аяж жуулчил, даяарчил гэж ярьж байгаа үед бид нар энийг сурах хэрэгтэй юм байна тийм. Маш гоё санаа байлаа. Бид ямар ч тач алс хоолын Франц улсыг зориод ирсэн. Тэгээд монголчуудынхаа хамгийн сайн таних хүнийг бас зориод ирсэн. Тэгээ би хувьдаа нөгөө айгүй удаан контентыг үзснийхаа хувьд ингээд асууя гэж боддог байсан юмудаа бүгдийн ч бас биш л дээ. Мэдээж бүгдийн яриул хэдэн хоног юм яриа суухах. Амжилттай явж байгаа хүний арт ингээд түүх байдгийн шүү. Тодорхой туулсан юм замнал байдгийн шүү. Унал босол байдаг шүү. Сэтгэлийн хат төвчээр гэдэг юм байдаг шүү гэдэг зүйлийг олвол өнөөдрийн энэ нэвтрүүлгээс бол харсан гэж найдаж байна. Тэрнээс бид нэр одоо ер нь хитрхийн өнгөний одоо хорвоо гэж ярьдаг тийм. Өнгөн хэсгийн зүйл дээр их дүгнэлт хийх гэдэг. Тийм байдалд одоо ингээд орчин үеийн улмал тийм болж байгаа гэхээр бид нэр одоо таны түүхийг өөр олон бусад хүний түүхийг ингэж гаргах нь бол их ач холбогдолтой байсан. Тэгээ ийм гоё хоолой байсан баярлалаа. Ийм гоё Парисыг үзүүлсэн баярлалаа. Би болохоор одоо миний үеийнхэн бол одоо түшгийн тухай тэглээ сайн мэдэхгүй. Би нөгөө чамаг ютубер гэх. Тэгээд замдаа асууж байгаа байхгүй юу? Яг юу юм би огт мэдэхгүй байгаа учраас яг хөө YouTube сууг нэгээд ингээд контент хийдэг залуучууд би гэж мэдхээс биш тийм нарийн ширээ мэдэхгүй байсан. Тэгээд багийнхнаас асуусан надад танилцуулж өгсөн. Бид бүгд мэдчихэж байгаа. Баяхан мэдчихсэн. Тэр мэдчихсэн. Мэдгүйсэн ганц нь би. Тэгээд ингээд чамтай ярилцаад над төрсөн гүнзгий сэт. Ер нь ингээд ээжигээ өвдөх үед Парис тэгээд би өөрөө яг энэ бүхнийг шийдэх ёстой юм байна. Ээжийнхаа өмнө, дүүгийнхаа өмнө тийм хариуцлага өргөх ёстой юм байна. Тэхийн тулд ийм юмыг маш хурдан сурах ёстой юм байна. Тэгээд тэр зорилготой хүрээд ээж нь өнөөдөр ямар ч байсан өвчнийхээ ард гарсан гэдэг чинь том ялалт. Энэ нь магадгүй энэ амьдрал чамайг туршижсэн нэг том туршилтын нэг баг. Яг одоо сошиал дээр бид нар их олон талаас нь гардаг. Өнгөцхөн инфлюенсерүүдээ сошиал одууд өнгөцхөн байдаг. Хин нэг од болгож гаргаж ирээ бид нар дэвслэгтэй маш их дуртай хүмүүс. Яг энэний хажуугаар юу үлдээд байна гэхээр угаасаа суурьяасаа зөв төлөвшөлтэй хүмүүс цаашаа зөв яваад байдаг. Яг гэвэл тэд нар зохиомл юм байна. Тэгэхээр би чамд бахархаж байгаа юм чамд ямар нэгэн зохиомл юм байсан үү? Чи яг чин сэтгэлээсээ. Тэгээд өнөөдрийн Монголын олон залуучуудыг хамтаа хөгжицгөөё гэж уриалж байгаа чинь. Тэгээд алдаа гаргаж болно тийм. Хүн буруу юм хийж болно. Тэглээгээд хүн байгаагаараа байхаас төгс хүн болох гэж үжиглэх хэрэггүй гэдгийг эндээс гарлаа. Тэгээ маш олон Монголын залуучууд чамд үлгэр дуурайл болгоод дагж байгаа гэдэг чинь
Чи өнөөдөр Монголын нийгэмд буюу Монголын хөгжилд оруулж байгаа асар том хувь нэмэр буюу хөрөнгө оруулалт. Магтуулсан чи ямар гоё юм бэ? Зэрэгчлээ. Тэгээд гоё хоолоор дайлах бас юм боломж гаргасан бас баяртай байна. Гоё ярих гэж бодсон сэдвүүдээрээ ярилцах бас гоё байна. Яг хүн асуулт юм ярих, өөрөө ярих хоёр бас шал ондоо байна тий. Тэгээд энэ бүхнээс дүгнэлт хийхэд анхнаасаа ер нь гэр бүлээ дарсан хүн хизээж буруутгүй гэдгийг бол ерөөдөө би өөрөөсөө яг хардаг. Ер нь бол хүн гэр бүлээ дагаад гэр бүлтгийг халамжлаад ингээд явхад бол тэнд бол нэг хийж буруу замаар багтай хүн буруу замаар орохгүй даа ер нь. Яг тийм дүгнэлтэнд одоо ингээд эцэст нь хүрж гэн. Анх эрэхтээ бол ээжтэй туслах гэж ирсэн боловч энэ надад ямар эерэг нөлөөтэй ингэж эцэст нь дүгнэлт нь ингээд би өөрөө бодож ирээгүй мөртлөө ирсэн хойно надад илүү ингээд над аягүй туссан байгаа байхгүй. Миний амьдралд аягүй их эренлөө үзүүлсэн байгаа байхгүй. Тийм учраас хамтдаа хөгжцгөө нэгдүгээрт хоёрдугаарт гэр бүлээ дагуул хизээж алдахгүй шүү гэдгийг уриалъя. Гэр бүлээ хайрлаарай. Тэгээд өөрсөнд баярлалаа. Хэр баргийн одоо олон ярилцлаганд ордгоо энэ удаа бидний ярилцлагыг нөгөө урилгыг хүлээж авч зөвшөөрөөд тэгээд олон ярилцлагад яриаггүй зүйлс яригдсан гэдэгт бас итгэлтэй байна. Тэгэхээр одоо үзэгчдийнхээ өмнөөс бас баярлалаа гэж хэлье. Сайхан хооллороо гэдгийг чинь юу гэж хэлэх вэ Францаар? Bon appétit. Bon appétit. Тэгээ баярлалаа сайхан хооллын дээрээ. Дараагийн дугаараар дахин уулзлаа түр баяртай. Түр баяртай guys. Юу энийг ягээрээ. Ахах энийг ингэж дуусгадаг. Ингэх юм уу? Түр баяртай guys гэдэг ингэ. Тийм. За одоо түр баяртай. Түр баяртай. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай guys.